Өндөр арай ажилтаач. Нар арсан. Босороо жито би манд. Намайг одоо зэрэсэн. 11:30 болчихлоо. Өглөө 8 гэж босч ахаа унтчихсан чинь. Гадаа яасан гоё юм бэ? За өглөөний минь сайхан амарцгаасан уу? Өнөөдөр би амраад манай жито ажилтаа байгаа. Ботго гарцсан. Хоёртой хамт бидний гэрээг цэвэрлэлцээч, хоолыг минь хилцэж, хогийг минь асгалцаач. Та бүхэндээ энэхүү бичлэгийг өргөн барьж байна. Мэдсэн шүү. Нэг аяг халуун бүлээн ус ууч. Төлөө. Онцон буцаж суус болохоор асарч байгаа нүрээ угаач юм болоод хийч. Миний гоо сайхан нэг л өдөр дэлхийг аврна гэж итгэл өдөр болгоно өөрөө цэвэрлээд байгаа штэ. Тийм үрт итгэлтэй те. Гэтэ өөрөө л өөртөө итгэхгүй л өөр хин надад итгэх юм бэ? Брокколи, өндөг чанж идэ. Нэг цагаан уужийн байцаан дээр татсан амталсан мах тэгээд ингэ чиз хийгээд овонд болгосон. Сая өндөг яг хийхдээ час гэдэг дуурсан чинь хагарцсан биш тартаа. Хей. Гадаанаар гарсан бэ? Хувцас аваа гэж бодлоо. Брокколито өндгөө ч гэсэн идцгээе. Нойр жоохон ногоогоор өсөд гэрт даанч үрзээ бамдаар байсангүй тэгээд бага брокколигоо жоохон өндгөө баяжуулаад идэ гэж бодлоо. Тэгээ манууд хийжснээс надад нэг удаагийн гумаа бүр сесаме гэдэг штеп. Сесаме дрэшинг байхаар нь өнөөр жоохон хамтлаа гэж. Уулын дрэшинг байхгүй лимоны шүүс шахаад идвэл гоё л идэ. Гоё болно. Идэвхтэй, чанартай, гоё ирүүл байгал. Бодох юм. Айгуу гоё амттай. Ирүүл санагдчихэв. Оройгийнхоо юм угаагаа дуусчлаа. Гаргаж чадаа. Орой ажилдаа явах бенто хийх үү яах үү. Хүнсэндээ явах болохоор материал байдаггүй. Би тэгтээ бүр амар орой босчлоо. Өчигдөр орой 11 өнгөрөөж унтаа. Тэгээд сая 11 гээд бараг боссон. Тэгсэн чи одоо бараг хувцаа угаагаад хатаах гад байж байгаа. Айлын хувцснууд бараг хатаад дуусчих шиг байна юу. Энэ Япон айлууд нэг нартаа юм өдөр дандаа ингээд углаад ивсээ бүх юмаа гаргаж ирээд амьсгалуулад идэг. Тэг би бас одоо өөрийнхөө углаад ивсийг амьслах чинь. Чи аниме үзэж ирсэн чи. Яхоо. Би гэртээ ганцаараа байж байхдаа нэг дуу муу сонсож тэгж чимээтэй байх айгуу дургу болцсон байлээ. Аль болох чив чимээгүй гав ганцаархнаа муурч байх дуртай болсон байгаамаа. Сая мэйлээ шалгасан чинь миний онлайнаар захиалсан бараа ирчгэж дээ хаалганы урд байгаах зүгээр ингээд үүдэн тавьчаараа гээл захиалж байгаа байхгүй. Ажиж үзье. Вот яг. Үс бүр амар унаад
Тэгээд энэ гараараа төвөгдгөө болохоор энэ роллероо үсээ түүж. Юу л вэ? Энэ гэрээр дүр миний үсэл ээ. Миний авсан юм. Бүр аль дээрээс хойш энэ Vija гэдэг брендийн пүүзийг амар авмаар байсан. Тэгээд энэ брэнд болохоор айгүй гоё байгаль дээлтэй тийм дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр пүүзээ хийдэм билээ. Айгүй хөл твтэйхэн харагдаад. Өмсч үзье. Яг гоё таарч байна. Би пүүз ер нь бол 25.5 буюу 40 арзмаар өмсдөг. Тэгээд яг арзмаараа яд юм бэ? Нэмэр 40 арзмаар гүн стайфтэй юм бэ. Окей, шинэ пүүзтэй болсон. Тэгээ энэ пүүзнийхээ оронд би энэ Nike-ийн пүүзээ bye хийж байна. 2000 йены point буюу энэ пүүз авахтаа 2000 йены point болгож ашигласан. Тэгээд буцаан олгох тийм систем ашигласан. Энэ нь болохоор Kai-Wari гэж хэлдэг. Юу вэ гэхээр өмнө нь зоозоогоос худалдан авалт хийжээд тэгээ өмсгөө байцсан үед point болгоо буцааж өгч болдог байхгүй. Би нэг пүүзээ буцааж өгөхийн тэгээд буцаан хийх уудаас хамт явуулт юм билээ. Энд нь тэрийгэ хийгээл буцаа явуулчих. Meanwhile Бактери гэрээс өгсөн. Жито ажлын өдөр хэрнээ ямар амар тайван ингэж байд юм бэ гэж гайх чинь үү? Яагаад гэвэл би орой хэлжтэй. Өнөөдөр бүр 6 цагаас ажиллаа. Тэгэхээр гэрээсээ 4 цаг 5 минутанд гарна. Одоо цаг 1 цаг 15 минут болчихъя. Надаа ингээд өглөө босоо зөндөө цаг гардаг болохоор одоо тэгэл зурандаа гэж бодоод Netflix тавьсан байдیں۔ Яа. Та. За тэр яах вэ? Өөрийгөө танилцуулъя. Тэгээд энэ цугаал 6 зуртаа. Айгуу замбраагүй харагдаж байгаа ч гэсэн тэгэл бүх юм гарт хүрэх яг энэ цуудын. Энэ цугаал бүхэн ингээл тойрол яг гарт хүрэх зайд байж ивэл айгуу амар байд юм аа. За ер нь бол гэрээ цэвэрлээ дуусчлаа. Тэгээд нэг 10 минут сууж амарч байгаа гарыг гэж бодоод тэр зураа нэг гитар барьчихлаа. Сууж байна. Би танаас дуулж үзүүлье. You say, oh no. You say you wonder your room, but when I think about it, I don't see how you can. You're breaking, and I can see the pain in your eyes. Says every Ялцч хэдэн жил бариагүй юу? Бэлтгэл хэрэгтэй юм байна. Японд намар ирээдтэй сайхан болж байна. Яа, жоохон шаргалтаж эхлээл навч. Гадаа гоё олчжээ.
За би одоо дугуйтагаа дэлгүүр авах гээд явж байна. Ажил дээр өмсдөг гутлаа аваачаа завааруулаа гэсэн. Тэгээд шинэ гутал авахгүй бол болохгүй болсон. Маргааш ажилдаа болохоор өнөөдөр авахгүй бол сая ажлаа гутлыг авчлаа. Тэгээ одоо жоохон хүнс цуглуулах. Донкид ирсэн байна. Таад нэрээ донкиг мэдэх үү? Дөрвөн литр виски өнөөрөө яах юм бэ? Амар хүнд наацсан. Хүмүүсийн ажлын тардаг цагаар би ажилдаа ирж байна. Дэшаа цаг 30 минут явсан. Жохон гойтой байлаа. Нөө тараад харж байгаа хүмүүс. За ажилдаа ирчлээ. Хувцас салаад явцгаая. It's over. Hey now, hey now. When the world comes in. はい。何や？今日は明日が少ないで、今日もいるの？いやない。明日から？そう、明日から14部屋。 14明後日はもう За Саркагийн галтгооноос шоу маань эхлэх гэж байна. Өнөөдөр бүгдээрээ өндөгтөө тунаа захстай салаад хийж идэх болно. Энийг хаана хизээ хэн зохиосон гэдгийг хэн ч мэдэхгүй хэн нэг нь зохиосон байх та. Тунаа захсаа хийгээд би марцчихлаа. Эхлээд уг нь хідүүлээ чинь өндгөө нэцлэх байсан юм байна. За өнгөрсөө дээрээс нь нэцэлч та. Ингэнгээсээ хутгаад дээрээс нь одоо энэхүү гайхалтай мануудыг хийх болно. Уг нь өөрөө манууд гэж сурмаар л байгаа. Нэг өдөр сурах байхаа. Ингээд хутгаад амсаа. Маш их манууд амтдаж байна. Манууд их хийсэн бололтой. За тэгтээ явах те. Тэгээд Red Bull стаффод нэрч бидэрт бэлэг өгсөн байна. Энэ шинэ бүтээгдэхүүн туршаад үзээрэй гинэ. Хямалайн давсагийн хар бэрцэглээ. Манай нөхөр ирчлээ. Шоуга түр өндөрлөө. Ажлаа хүлээгээд авчлаа. За тэгээд нөгөө хэлнийхээ хүнийг орой хоолнд нь явуулсан. Тэр болтол үрч. Конбава, ирасаймасэй. Нөхөр ирсэн зөндөө их юм авчирсан. Нэрээ би ивчлээ гэж байгаа шүү. Энийг түр доошоо тавьчих. Чатта матта минасама. За тэгээд перцэ хийчихэд утгаад амсаад үзье. Ийм гоё өнгөтэй боллоо. За ингээд Саркагийн гэрээс шоу маань энэ өрөөд өндөрлөж байна. Бүх хоол бэлэн болсны дараа бичлэг гаргал. Яа да. Ичээгээ тавина. Окей, үргэлжлүүлцгээе. За тэгээд намайг ирэхээс өмнө чекин хийсэн байсан зочдуудынхаа мэдээллийг би давхар шалгана. Мөн ойрын 6 сарын хугацаанд захиалга хэрэг захиалга орж хэрэг захиалга канселсан бэ гэдэг захиалгынхаа нийт байдлыг давхар хянаад өөрөөнийхөө үнийг тогтоох тийм ажил хийх байгаа. Мөн өнөөдөр нийт 35 € чекин хийгээг үлдсэн байна.
Тэгээд жоохон завгүй орой болох юм шиг байна. Гамбаримашо. Ингээд аль хэдий амтлаад илтцсэн мах. Энийг шууд гисгээгээд хуушурлууга хийнэ. Энэ батга гарцныг шахацсан чинь жоохон шархалцсан. Тэг ингээд амар тод мэдрэгдээд харин сакагийн шургуулганд байсан батхан дээр наадаг юм яасан жоохон зэлчихлээ. За ажлынхаа нэг өрөөнд ороод ирлээ. Оройн хоолны амралтын цаг. Өдөр би бенто бэлдээгүй. Дээрээс нь угаасаа үлсэхгүй байна. Юм идэхгүй юм жицгөө. Жоохон амарч аваад буцаад ажилд орно. Юу гэвэл бол бодуулсан. Тэсчүүнээ би 3 жургачсан жакет гараад ирсэн. Тэгэхээр би за энэ их боломж энэ л ашиглаж үзье гэх. Би ажил арай шалтгаан аваад гэж байна. Айгаад их юм. Түлэгдэхээсээ айгаад. За ихсэн. 大丈夫です。ただ12時過ぎると自動ドアが閉まっております。インターホンを押せばすぐスタッフ対応できますのでご安心ください。はい、ご検討ください。失礼いたします。Гэсэн чи фейлдчтэй. Арай их тус зүй яасан юм болчих. Таван дахрын нэг өрөөнөөс утас ирээд өвдөөс харсан өрөө нь амар чангаар жаз хөгжим тавиад байна. Энэ 5 дахь орчин тэр чигтээ клуб боллоо гэд жоохон уцаарангүй утас ирсэн. Гомдол ирээд очиж шалхаасаа тэгээд чанга хөгжим тавьсан өрөөг нь тогшсон чинь тэгээд чимэг болчихжээ. Тэгээд ахаад очиж шалгасан л та. Тэгээд чимээгүй л эс. Тэгээд ухаарсан юм шиг байна. Уцаарангүй утасны эзэн ч гэсэн унтаад өгсөн байх. Жохон профешнл ярих хэрэгтэй. Гомдол гаргасан зочны хүсэлтээр тухайн өрөөг шалгаж тэр даруйд нь чимээгүй болохоо юу гэсэн ч үгтэй. За хэлснээс гомдолтой байна би бас. Яасан юу гомдож байна. Ганц би байх хэцүү байна. Өртөг өндөр байна. Зардал их байх чинь татвар нэмж авна гэд эх жилийн 4 сараас ганц бичүүдийн татвар гэж шинээр бий болохыг та нар сонссон уу? Ганц бие хүмүүсийн татвар докшинзэ гэж хэлээд байгаа. Муухай хэлж байгааз. Яаж ан тэг менусыг ганцаараа мөрөөрөө хамгийн болгоол явжлах чинь. Тэ. За энэ чи Улаанбаатарын үдэш шиг л орой болж байна доо. Бисээ хоолоо идчихэд бүр хүнд оргиод харан жим рүүгээ явах чинь 30 минут дасгал хийчээд ирдэм үгээд. Ваа, ийм гоё орой. Бүр болзоонд бар санагдчихлаа. Жан ташин сивэлцүү сайлаа. Эцэж ятараад амарсан шүмөө.
40минут орчим хийвэл тусч байгаа юм да. Зуршил үүсгэе гэсэн зорилгоор жилийн гэрээ байгуулсан. Тэгээд энэ өдөрт 30-аас 40 минут хийх болохоор нэг их цаг зарцуулахгүй гэж бодоод гэрээ хийсэн байгаа. За харин ганц бичүүдийн татвар гэснээс ганцаараа Токио хотод зочид буудал тоноход бас нэмэлт татвар төлдгийг мэднэ үсттэй тий. Өмнө нь нэлээд хэлжсэн байх. Шикухакузе гэж байдаг. Энэ нь нөгөө нэг зөвхөн ер нь бол Японд бол Токио хотод л төлдөг. Токиод ганцаараа өрөө захиалаад тэр нь юм тодорхой нэг үнийн дүнгээс хэтэрсэн гэхээр жоохон үнэтэй өрөө захиалсан байх юм бол нэмэлт татвар төлнө гэсэн үг. Японууд ч өөрсдөө мэддэггүй юм. Токио ямар амар юм бэ гэд жоохон орон нутгаас ирсэн хүмүүс тэгээд идэв. Бажим ингээ өглөө 5-аас орой 11 цаг хүртэл байдаг байхгүй юу. Тэгээ би өглөө ирт ажилтаа үедээ өглөө 5-аас ирж жимд явчаад ажил руугаа явахынсаа ингээ дандаа боддгийг. Нэг ч удаа үзээгүй л дээ. Би ажлаас гарна гэд яг бүтэн 1 сар ажиллаа л тэгэл ажлаа хүлээлгэж өгөл галуу. Бэртөө. За ажиллая. Жон гинэ. Жон жиг бичамэга харэл марбай мянгон жиг адтиндар бичамтэга ямарбай гэдэг. Таад бамбар идмээр санагдвал энэ заримыг нэг тусаад үзээрэй за. Бамбартаа хамгийн дөгөж орч. жоохон гашуунд заримыг. 여러분 안녕하세요. 제가 11월 15일, 16일 이틀 동안 서울의 이태원에서 아트 전시에 참가할 예정이고 거기서 만나자 우리. So bring your palms up to your temples, and we're going to go for 10 seconds. We're going to massage that area for 10 seconds, and we're going to go backwards first. систем алдаагаа олоо системээ хаагаад дуусчлаа. Унтлаа. Өглөө болцгоё. За өнөөдөр өстой их юм амжууллаа. Их цэвэрлэгээ хийгээд гарч хүмсээ цуглуулад сая хоолоо хийж идчихэд кино үзээд киногоо үзэнгээ дасглаа хийгээд тэгээд сая бүр усан дараад гараад ирлээ. Одоо шууд амарлаа. Тэгээд битүүрийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтаа түр баяртай. Бүгдээрээ сайхан амарцгаарай. The next day. Good morning. Манай хажууд энэ барилга засвар хийгээд жоохон чимээхтэй. Манай менежер Осака яваад ирсэн. Тэгээ Осакагийн хөвсгөр чизкейк дуин харж байна уу? Дуин. Өглөөний мэнд нууц юм харуулъя. Энийг харта. Хинч байхгүй. Ганцаараа унтсан байж тээ. Та нар намайг анзаарч байна уу? Энэ жижигхэн офисоос ерөөсө гарахгүй гадтай. Ер нь бол нэр хөдөлдөг юм уу? Ингээл сочтой. Ингэрээ. Тэрийг авчир, энийг авчир, тэр тэгсэн байна, ингэсэн байна гэж утас яриад, утсаар яриад суучдаг. 日1000円になりますね。2日間ですと2000円追加になります。はい。そうですね。オンライン上のインボイスは1名になりますね。で、追加でお支払いした2000円分はホテルで、領収書をお出しすることが可能です。ただ2000円分だけになりますね。
はい、ご検討ください。失礼いたします。はい、どうぞ。あ、外国人のお客様のお荷物の件ですかね。はい、お電話いただいております。はい。あ、どうぞ。はい。あいにく本日満室となっております。はい。はい、またお願いします。失礼いたします。Subscribe to my channel. Ажил дарчлаа. Хайрцаая. Өчтөр ажил дээрээ хар цамцтай ирсэн. Тэгээд энэ өмнө нь цагаан цамц үлдээсэн байсан болохоор өнөөдөр цагаан цамцтай харьцгаая. Харих гэсэн чинь дэшаа бүр 10 минут хугацаад байна. Наа дээр гацчлаа. Токиогоос цаашаа ерөөсөө дэшаа явахгүй. Гэртээ ирсэн замд цаниг дууссан. Бараг цаг хоцорч гэртээ ирчихлээ. Донтлоо баяртай. Мартчих лайк дараад subscribe бичээд комент бичгээ бити мартаарай. Бидний бичлэгийг үзэж байгаа ихэнх хүмүүс subscribe дараагүй үзээд идэм байлээ. Non followers гэж гарч ирлээ. Тэгээ subscribe дараарай. За баярлалаа. Баяртай.